Мико авчихсан үстэй. Сайн бацхан уу. Яа харахгүй сайн бацхан уу хэлж чадах юм. За өнөөдрийнхөө бичлэгээр заяа. Эрэгтэй хүнээс асуухыг хүсдэг асуултуудаа энэ доор бич хариулаад явчихъя. Менди гэсэн пэйж постлсан баахгүй 20,000 лайктай пэйж байна. Энэ пэйж рүү орж лайк дараарай манайха. Завсраар нь реклам шүү дээ. За тэгээд эрэгтэй хүнээс асуухыг хүсдэг асуултууд гээд гойгоо асуултууд нь хоёулаа шууд ээлжлээд хариулаад явчихсан юм. За шууд хариулаад явчих. Дуу тавина. За эхний асуулт. Дөө та эхэлчихэ. Гү чи эхлэе. Та эхэлчихэ. За. Ер нь яг яавал тоох юм бэ гинэ? Чөө мэрэ битсэн байна. Араас гүүгээд байгаа тоох гүүгээд байгаа охиныг яавал тоох юм бэ гэсэн юм биш үү те? Тийм биш. Тэг гүүгээдээ бол угаасаа тоохгүй. Гүүхгүй их цан гаргах юм бол тоож магадгүй ханд өгч магадгүй. Ямар ч гэсэн араас гүүгээд байгаа охинг бол нэг тоохгүй те. Үнэхээр таалагдчихвэл жоохон бодож гоё асуулт байна. За. Юу андаа гэнэ. 50 дөө. Кредит гэртэл аваад шүү. За next амар асууж байна. Доодгогч өшгөлөхөд хэр хэмжээний өвдөлт мэдэрдэг вэ гинэ. Ямар ч байсан доодлоо өшөглүүлэхээр хэдэн мянган яс хугарсантай тэнцдэг эмэгтэй хүний төрөлтөд хидэх нугалдаг моголдог гэдэг юм. Би ихтэй өшөглүүл үзээгүй л дээ. Ямар ч гэсэн жоохон байхдаа өшөглүүлэхээр бол өвддөг байсан. Одоо бол жоохон өвдөж байсан. Тийм. Тэр чинь нөгөө нэг жоохон сайз ийм болохоор тэгэхээр жоохон өвдөлт мэдрэгддэг юм байна. Гэтэ би өшөглүүлж үзээгүй. За эрэгтэй хүн юу гэсэн? Яг эрэгтэй хүн мөн юм уу гэж. Мөн юм уу за сумар цалгун юу. Мөн штэ гэж. Чи ямар сонио асуулт асуудаг охин бэ? Эрэгтэй хүмүүс юм уу? Эрэгтэй хүмүүс юм. Яаж нотлохын чамд? Чи харуул. Нотлоо. За яагаад тайртай бэж чайргүм шиг жүжиглээд дээдин гинэ. Юу гэсэн үг юм. Тайртайгээд мэдэгдчихвэл утгагүй санагддээ штэ. Юу гэсэн үг. Гэ яагаад тайртай байж чайргүм шиг жүжиглээд дээдин гинэ. За би нэг охин тайртай тэгэнгүүтээ ингээд би ч он тайртай дуртай энтер гэдэг бол тэгээ араас гүүгээд бол тоох болчих. Тэм болохоор нэг хайргүн шиг байж байгаа. Тийм. Нэг жоох их цагаараа найзын ч юм шиг, сайн найз юм шиг явж байгаа л найрах багт тийм. Тэрнээс бол яг хайртай гэж бол угаас хэлэхгүй. Хөвгүүд яагаад октоодыг үйлчлэх дуртай юм бол? Мэдгүй. Юу гэсэн юм бол тийш. Хөвгүүд үйлчлэх гоё идэг. Нэг уйлуулгаад дурлаад идэг юм бол байхгүй тийм. Харин тийм. Тэр нь яагаад үйлчлээ өөртөө л үйлээд. Тийм. Яг тэ өөртөө л жоох уйлчаад идэг шүү дээ. Гэтэ уйлуулахаар тийм гоё юм. Ер нь ямар идэв найз хүн чи уйлж мэлээ. Яг ч тэгэл одоо аргадан да. Хэцүү штэй. Дуртай юм болох юм. Би бол нэг дурлаад тийсэн. Уйлуулж байгаа ер бол арчаагүй л ирвэ. Яг зөв ш. Менди чинь бүгдэн дээр нь хариулсан юм. Менди үгүй. За яагаад тийм олон охинтой харьцдаг гэнэ. Йоо. Анууд ямар амар асуулт асуугаа. Яагаад олон охинтой харьцдаг вэ гэж юу? Мэдээж юу ах хэрэгтэй, запас ах хэрэгтэй гэж аахгүй. Бодлоо. Нэг олон охинтой харьцдаггүй штэ. Ер нь бол харьцдаг үе байсан л та. Яагаад тэгэхээр тэгэл сайн охингүү тэгэл олон охинтой харьцсан. 4-5 охинтой зэрэг чатлал болол гэсэн. Болно штэ. Тэрнээс яг яагаад тэгдэг гэдэг ч юм алгадөө тэг гоё байдаг болохоор бичсэн штэ. Тэг. Яаж найз охиноосоо салаагүй байж өөр охинтой рээл хийгээд доор нь үлдээсэн чи гүйдлээ гэдэг. Үгэнд баярлаа гэж хариулж чаддсан бол гинэ. Яагаад? Би бол мэдэн чи яагаад ингэж найз охиноосоо салаагүй. Найз охиноосоо ер нь ингэж салахын бүр ингэж салахын тулд тех хэвээр юм шүү те. Бүр тийг ястай юм шиг. Юу наач ямар амар. Зэж комент энэ үши мэдхгүй шүү дээ. Мэдчихэлдээ би бас мэдчихмээр шүү дээ. Ямар амар хэрэг байдаг ш. Үгүй тэр хүндээ хайргүй болохоор л өөр хүн давхар сонирхоо. Өөдч мөдсөн байлгүй дээ. Тэгээ өөд бол тэгэл өөр хүнтэй харьцсан шүү дээ. Муухай тий. Одоо миний хуу.
Октоос нүдэ авахыг тийм их октоодаас нюд зураг авахыг тийм их хүсээд байдаг юм уу гинэ. За коммент заримдаа тоглоомоор заримдаа үнэхээр хүсээд байдаг болохоор нэг төрлийн ихтгэлтэй гшоохгүй хаахаг. Ер нь бол нюд зураг авах уу гоё штэ. Ер нь гоё штэ нюд зураг гоё. Нюд зураг явуулах юм бол тэгэл угсаа нэг асуугаад иддэг тий. Тийм тэгвэл тэгээд шууд чат өрнө штэ. Та нар за нэг танихгүй охин гэнт гарч ирээд үерхий эдэргээд байвлаг яах вэ гэнэ. хөөх охин. Жившил штэ. За царамтай охин. Ишвэрхгүй штэ. Гэхдээ гинт танихгүй охин гарч ирснээр фэйсбүүкээр хоёулаа үерхий ш. Ер нь аль зөвшөөрөхгүй юм шүү те. Яаж зөвшөөрөх вэ? Харин те. Гэхдээ хөөргөн бас чат өрнөд штэ. Хөөргөн болж яах вэ хаахаг нэг коммент нь. Хөөргөн биш бол тэгээ зайл юм тийм зайл гэх юм сайн. Зайтай байл гэж хэлэх багтаа. За чатны араас амар лаг томорч байснаа. Яг уулзахаараа мангар улаан болтлоо хичээж мичээд яагаад тийм эмзэг цэцэгнүүд байдаг байна хаа гэд инрэлт игсэн бай. Яагаад тэгдэг вэ гэхлээр тэр чин тактик штэ. Нэх чатны араас том бүлтэрснээ очиод тэр чигээрээ бүлтрээд байна гэж бодсон. Үгүй штэ. Тэр чин амар юм хүнж үүдэг те. Чатны араас нэг амар нэг дарга хүмүүртлэг уулзахаараа бүр амар чарлаа. Тэр чин тактик байхгүй юу? Ер нь очингуудаа тэр хүн өөрөө амар эмгтээлэг тийм хүн байвал жоохон дарга хүн сонирхдаг үү? Дарга хүн бол тэрч те. Тэрнээс амар талтагнаал. Тэр нь эмгтэйг солиулна те. Тийм. За коммент нь уншаад. HTS бүгсэн. Чамд ямар хамаатай гэсэн маа. Минь тийм ээ. За. Яг үерхэд ягаад чат бичдэг юу гэсэн? Яг үерхчээд ягаад чат бичдэггүй юм гинэ. Би энэ дээр бүр амар гоё харилдаг. Яг үерхч. Яг ингээ үерхснээ дараа чи ингээ чат бичгээ нэг багсчтай шүү. Үерхээс өмнө гүгээд ягаад вэ? Залхацтай юм болов уу? Залхацтай. Аха. Би энэ дээр яг үнэн хариулт хэлээч. Яагаад ингэ дараас нь гүгээд идэг вэ гэхэлэр өөрт нь байхгүй заа. Өөрт нь байхгүй болохоор тэгээ өөрт нь ирэхгүй болохоор өөрийг нь зөвшөөрөхгүй болохоор гүйдэг байхгүй. Тэгээд үрхэг байхдаа хойноос нүхэж байгаа. Хүн байхгүй юмаа хүсдэг байхгүй. Тэгэнгүүт би мөнгөтэй байх юм бол мөнгө хүсэхгүй шүү дээ. Мөнгөгүй мөнгө надад ирэхгүй юм шиг болохоор мөнгөний араас үхэ хатна. Тэгэнгүүт тэр охин намайг тоохгүй болохоор араас нь үхэ хатангүүт тэр тооч юм бол байдаг л охин шиг жоохон болцдог гэж байд боёа. Коммент нь шүү. Хичээд байдгийн байлгүй. Би боддоо залгасан л байх гэж бодсон. Харин бүр яагаад чат миний хөвчлээ. Тэггүй шүү нэг залгаж малгаад идэх зүгээр өөрийн болгочоод үнцэндээ мартлаа энэ төр гэж нэг тиймэрхүү ер нь явдал бол болдог. Одоо минийтэй. Би хизээ Facebook дээр болох юм болохоор асууя л та. Гинэ ундрал гээ ууц юм уу чи? Юусэн өндөр болох арга гэнэ. Тэгэл за энд ёстой гоё ярихгүй. Энэ сүүлийн хагас жилийн дотор 5 сая бол өссөн. Надаас өндөр болцтой. Тэгэл тэр өндөр болох арга марга. Дасаал масаад идэм үсдээш өсөрч өмсөрч чаштай. Бодлооч. Чи яагаад өссөн юм? Унтаал хөвтөлтэй. Амар унтдаг хүн унтж байхдаа өсдөг байхгүй юу? За энэ коммент нь унши. Менди өөрөө хариулсан. Хоолоосаа идэл гэж хэлээ да. Тэгээд баг үнэндээ удам штэ. Бараг тэгтээ дасгал идэр хийгээд байвал өндөр болдог юм шиг байна лээ. Би удмаа дагаал өндөр болохоор нэг яаж өндөр болох юм гэдэггүй яа. Бас бардаа хэлсэн шүү. Амар хариултаа нөө. Йоо дараагийн асуулт. Why are you gay гинэ? Sorry. Бигэж. Ягаад чи гом юм бигцах юм? Тим хүннээс нь л асуудаг. Юу гэж нэ? Маргад марк гэсэн байна. Жог хөвтөм шүү. Энэ угаасаа дагагч нар нь ер нь бол өсвөр насны юм байна. За. Та саяны асуултаа тоорох юм уу? Орно штэ. Чи яагаад гомо юм? Би гомо биш. Тэгээ болоо үстэ. Яагаад миний амьдралд гарч ирээд ирэхгүй бай? Юу? Яагаад миний амьдралд гарч ирэхгүй байгаа юм бэ? Юу гарч ирэхгүй? Чи эрэгтэй хүн л гэсэн штэ. Одоо тэгээд юу гэмэрч. Чиний амьдралд гарч ирэх залуу бол цаг хугацааны явцад сар жил улиран одох явцад гівгэнд гарч ирнэ. Яг л энэ хүн шиг аашаахгүй.
Коммент нь үши бэж аваад гарч ирнэ гэж Ерөөл Баттор шиг. Нэг хүлээгээд хэрэггүй дээ. За дүлгөөнийх хайрцаг гэсэн үг нь яг жигнэсээ байд юм уу гинэ. Аха. Яа. Олон давтаад явал худлаа шүү. Жилдээ ганц маань зилжээвэл үнэн гэхгүй. Юу гэсэн ч үнтэй хайрцаг гэсэн үг нь яг жигнэсээ байд юм. Өөр нь өсвөр наснд бол худлаа шүү дээ. Яаж юм. Юу гэсэн вэ? Чи одоо миний өмнөхийг бодоо шүү дээ. Тэгээ хайртайсан юм. Гүйлтэй. Тэр надад хайртай шүү дээ. Тэр чин баталгаагүй цаг хугацаа явахаар эхнэр нөхөр өвд болчих. Зэрэг мэдгүй шүү дээ. Юу гэнэ? Хайртай гэж мэгчээд яагаад ерөөсө тоохгүй байд юм бэ гэнэ. Зэт ингэнэ. Гинэ ч өөрөө асууж та. Энэ бол ойлгомжтой. Хайртай гэж. Чи яа хайртай гэж тоодгүй юм. Үсаа. Таны түрүүний асуулт л шүү дээ, баг. Хариулт нь бол гүр штэ. Хайртай гэж тоохгүй байгаад байгаа. Одоо хүн ярьчих жоохгүй. Тэгэнгүүтээ олж тэгж боддог шүү. Тэгэнгүүтээ энэ охинд ингээд яг ганц охинд үнэхээр хайртай бол чат бичэн штэ. Олон охин байгаа болохоор хайртайг олон охинд хэлсэн болохоор чат бичихгүй хайчих жоохгүй. Тэрнээс хүн ганц хүнтэйгээ харьцчихвэл хайртай л гэсэн бол хайртайгаа бичээл штэ. Тэгээд нэг тактик мактик юм биш үү нэг тийм тактик бол биш шүү. Нэг хайртай гэж сэтгэл нь хөтлөж байгаа 7 хоног алга болон 7 хоногийн дотор тэр хүнийг бодоод зүтлээд чат бичих ёстой бичихгүй бол чи муу байна. За комментиг нь уншаад. Нэг бол худлаа борж байсан гэсэн үг. Эсвэл тэр чинь яахаасаа мэдгүй байгаа. Ер нь заавал тоож моогоо санаа тавих албагүй штэ. Өөрөө санаа тавиад гоё байгаад байж болно штэ. Тийш тэ. Октод өөрөөсөө санаа тавиад байвал хөвгүүдс болно штэ. Thank you. Бас гинэт буудалд байна унсцъя гэдэг нь яаж байгаа юм ингэнэ. Анхаарлыг чинь татчих байгаа юм аа. Октодтой. Таны асуулт. Бодсон штэ. Офе гоё. Офе гоё, гей гоё гэнэ. Гэсэн чи хоёулаа гоё юм. Миний хувьд офе баацхан гоё дэрлэхээс гоё. Гэтэ хоёулаа гоё. Энэ нөгөө нэг офе гоё гэсэн юм штэ. Офе гэж одоо мэдхгүй юм. Японоор л хэлсэн шүү. Би зөв гоё нь ойлгож байна. Хөх юм шүү. Миний бодлоор хоёулаа гоё. Хөх гоё. Хоёулаа гоё. Бүдүн гоё. Махлаг гоё. Том хөх гоё. Яа дандаа худлаа ярьдаг юм бэ? Хаа. Тэгээд худлаа ярих шаардлага байд юм болов уу? Бэ тийм болов гэж яагаад чи байгаль худлаа ярьж үстэй. Яагаад би өнөөдөр өчлөөгээд ирж л байгаа шүү. Эмэгтэй хүнд яагаад худлаа яриад идэв гэж байгаа чаа. Би ямар эмэгтэй юм. Салхацтай юм болов уу? Үгүй зөвхөр нөхцөл байдлаасаа шалтгаалаад итгэхгүй болов гэж бодоод л худлаа ярьж. Энэ дэр зөндөө залхдаг хэвчтэй. За хиллэг нь уншлаа. Ингээд заавал эргэтэй найз болзоо энтрээ төлөвлөхгүй гоё эмэгтэй санаачлаад ингээд тгийгээл чирээд явбал эргэтэй хүн даун мэдрэмж төрхүү эсвэл гоё байх уу анаас хаха юу ч асууж байна. Эмэгтэй нь ингээд төрүүлээд болзоонд ураад эрхийг санал тавьдаг ч юм уу. Тим санаачлагтай бол гоё юу гэнэ мэдээж гоё. Гоё тий. Гэхдээ тэр таалагдж байгаа охин нэвэл таалагдахгүй охин байвал кино үзье хоолнд орё гэвэл лай штт тий. Таалагдж байгаа охин тэх юм бол хайлж урсан штт. Жигсээ хоёул эмгтэй үнцэн юм шиг. Тэг гэртээ авчиад нэг хоол хийгээд ноёноор хуугаа. За яагаад охин муулаад яваад дий. Яагаад охин муулаад яваад дий бэ? Би муулдаггүй штт. Санчраал авгаа та гурав муулдаг. Нийлээд. Тий. Яа. Надад муулж явж байгаа хариг үлстэй. За тийм. Ямар ч гэсэн тэр өөр жоохон хайлт муулж ирсэн гэж. Тэрнээс алдсан энэ төр гээд. Тийм юм байна л да. Pretty or clever гэхгүй хаахаа гинэ мэдээж цэвэрхэн бас хөөрхөн. Яг гол нь нэвэл зүгээр штэ амар ухаантай дими гэж юу. Мэдээж ухаантай хөөрхөн байвал гэтээ нэх эмхтэн ухаантай байвал бас хэрэггүй штэ. Тий. Гоё хэрэгтэй. Гээгүү яг бизнесмен энтер байвал гоё заа. Бүр нэг юмд оролцохгүй амар давцсан ухаантай тий. Наа чи тех хөстэй юм шүү гэл нэг шийдвэр гаргахаар сүрж орж ирээдэг бол хэцүү штэ. Тэгэд нөө эмхтэн хүнийг үсийн цайдал битгий бодвол юу гэдүүлээ. Эмхтэн энэ нүүдгээс гарчлаа. Нэг тийм үг байт юм аа. Эмхтэн нэг үү. Энэ бичлэг найгу удаа болцсон шүү. Ясныг
За 2-2 хэсэж болох юм. За яарч дуусгач. Үнэн ч Наата юу? тийм одоо угаас дуусчих. Үнэн ч үзэгч байх ч юм болов аа. Яс дуус. За энэ ч гоё асуулт явж байна. За. Эсэргээсээ юу гэнэ үү? Эсэргээрээ яагаад Эсэргээрээ уулзаж яагаад- зодооны түүхээ яриад байгаа юм битээ өгтөө. Бид юм дэх. Охтууд ярьд юм. Гэтэ нэг тэнийг хөтүүд байдаг гэдэг ингээд уулзсан юм уулзаа гэдэг ингээд уулзсан гутаа нэг өмнөх X mix яриа те. X яриад тэгээд дуусч штэ тий. Тэгэл дуус. Чи уулзаж зодооны түүхээ ярьжсэн үү? Үгүй тэгээ тэмтэй жадлаа мөн л тэгээд. Би ярьжсэн байж магадгүй ихтэй санахгүй. Магадaltaй. За яа. Амьдралаа авч явах гэж хэцүү байдаг байх та гинэ. Гүү штэ. Яа. Коммент амар гоё орсон штэ. Хажууд түшигтэй хүн байвал тийм ч хэцүү биш гинэ. Энэ нөгөө нэг амьдралыг яаж харахаас шууд шалтгаална штэ. Амьдралыг ял гэж үзчих юм бол хэцүү. Хүмүүсийг өрсөлдөгчгээ харчих юм бол бүр хэцүү. Харин өдөр болго хийх ёстой юм хийгээл явж ивэл тэгэл мөнгө болоод мөнгө тоолол. Яа. Юу гэнэ? Нэ эрэгтэйчүүд чинь хошин бүгд дик сайзанда гутраад явдд юм уу гэнэ. Хайшин эрэгтэйчүүд чинь бүгд доод дикийнхаа хэмжээнд нь гутраад явдд юм уу нэ. Гутрахгүй шүү дээ. Коммент нь өдөж яж өөрт ороо. Наад их ямар амар асуулт асуусан тий. Нэгсэн энэ бас хууран чак гэнэ. Энэ гэхдээ яа гутардаг хүмүүс байт юм аа. Гутардаг хүмүүс байт юм. Тэр бол тэр чинь нэг сайз майсанд очиж босож чадвартай шүү дээ тий. Ер нь бол тийм шүү дээ. Чадвар шүү дээ. Нэг сайз ямар ч хамаагүй гэсэн. Гэтэ хамаатай хүн байдаг л байна. За хүртэх ирэхгүй охиноо хүртчихээ дурмыг нь хуулаад голдоо ортлон гомдоогоо хэлсэн үгнээс буцаад өвтгөө дөөлүүлээд байж чаддаг. Яаж чаддаг байна гинэ. Энэ чинь тэгээд нөгөө нэг тухайн үедээ өсвөр насндаа тэгээ хайртай гэж боддог ч юм уу те. Тухайн үеийнхээ догдлоор болоод сайн гэж гүйж жагаад ингээд сэтгэлийг шархлуулаад орхичдаг л юмыг л хэлчих шиг байна те. Тиймэрхүү юм бол зөндөө байжсэн. Оо энэ ямар болоос. За энийг нэгээр нь хариулъя. Гинт гарч ирээд гинт алга болдог гэнэ. За энийг бол хариулсан. Хий димийн найдлах төрүүлдэг. Юу гэсэн? Гинт гарч. За энэ бол хоёулаа хариулцтай. Хий димийг яагаад найдлах төрүүлдэг? Хидимээ яагаад найдлага төрүүлдэг. Яг ямар найдлага юм? Үерхэж байгаа юм шиг л найдлага төрүүлдэг шүү дээ. Тэгэнгүүт алга болдог гэж юу? Хөө алга болох нь ш. Зүгээр яагаад найдлага төрүүлээд тийм. Олонхын төч чаддаг болох юм. Тэгээд бараг дөө тий. Тийм л тий. Тэгэл найдлага төрүүлээд нөө зафаас л гэсэн үг хаа та. Зафаас. Дасгаж байгаад хаяад явдаг гэнэ. Тактик. Сайн охин бол жоохон дасгаж байгаа таянгууд тэгэл амар сайн бол. Гэтэ энэ айгүй муу аргын тактиклах л та. Эсвэл сайн биш болтыг хаяа шүү дээ. За салчаад муудаад яагаад тийм сонин хөгийн амиа ботсон байт юм бэ? Хариулах. Амиа ботсон. Тийм. Цог галзуу сэтгэж хариулаарэ. Өөрийгөө бодохгүйгээр үнэнчээр юу мэрч юм бэ? Амиа бодод байд юм бэ? Чи яагаад тэр охин тайртай хайртагчуд амиа бодоод би өөр хүн тайртаг явчихж байгаа юм бэ? Одоо хайрган болов уу? Гэхдээ хайргүй ч гэсэн яагаад ийм муухай амиа хичээсэн юм бэ? Хичээсэн байд юм бэ? Залхаж явчихсан юм шүү. Йоо амар амиа хичээсэн. Яагаад гэдэг. За үүр тайрлна гэж үнэн үү гинэ? Үнэн шүү дээ. Хайртай бол үүр. Та энэ 5 дээр нь хариу та. Энэ 5 хэцүү. Яагаад тийм хөгийн амиа бодсон байд юм бэ? Хөгийн болохоор. Хариулт баг хөгийн болохоор л амиа бодсон. Тэгэл би хөгийн болохоор л хөгийн. За, охин найрах ядаргаатай байхад яагаад найрахгүй зууралдаад байдаг эсвэл ядаргаатай байдаг юм гинэ? Гоё идэв тий. Үгүй. Яаж вэ? Надад л гоё идэв. За, энд хүнд гоё гэж бол надад л ингээд тэр хүн таалагдах гал амар нэг лаг болох гэж юм уу те. Амар нэг юм сэтгэлийг нь татах гал өдөггүй тийм чадчих юм лээ сан. Яа. Надад л тэгээд нэг чат бичиж цаа нэг алга болчих юм байгаа шүү дээ. Надад л нэг жүжээд байх бол тэр дургу. Зүгээр яг өөрөөр байгаа таалагдаад болно. А тэгээ болохгүй бол тэгээд лээ зтэй. Гэж. Одоо минийх уу? Тий. Яагаад худлаа найдлага төрлөөд идэм бэ? Олон байгаа болохоор. Гомо бол гэж боддог. Үгүй. Сайн найзтай хайртай болчихсон. Сайн найзтай хайртай болчиход яах вэ? Тэгэл найран даа гэж.
За ягаад хөвгүүд октоудаас илүү ааштай байгаад идэв бэ? Ааштай фигүүд байгаа ааш гэж өгöd байгаа сте. Ягаад Ер нь ягаад ааштай гэдэг юм юу? Ааштай болохоор ааштай гэдэг. Тэр охин цэцэх гэдэг юм болов уу? Тэнийг асуулт. Хүүгүүд ч бас X-ээс салаад хэцүү байхад нь хамт байсан охиноо гинэд санаал одоо үргэж байгаа хайр тетрэх гэд байсан охиноос салчаад байт юм болоо. Йоо, энэ юу вэ? Хүүч бас X-ээс. X-ээс салаад шинэ охинтой үргэжсэн гинт X-ээс салаад X-ээс санаад явчт юм гэж дээ. Тэггүй ямар балаа асуултууд амар хэд нэцтэй. Нөтэн зүйлээр яг ямар мэдрэж гой. Тэг яах вэ? Нөтэн зүйл нэгтэй бүр багадал судалж байсан ч тийм. Оо. Одоо зүйлэх юм. Нүггүй шүү дээ. Чи имлэгт үзүүлэх ёстой юм байна хөөе. Нөтэн зүйл чинь нэг хэд тоноо бол нэг зүйлэх ёстой шүү дээ. За хэд тоноо жоох сард нэг мэг. Өө тийм нэг нөтэн зүйл байдаг шүү дээ. Танд байдаг. Гоё шүү дээ. Гоё шүү дээ тэр чинь. Жоох л нөтэн л байдаг. Юу баахан ирчүүдэг юм уулсан асуултаа яг нэг 20 минут. Хайраас илүү найз чухал уу гэж. Хайр чухал найз чухал. Хайр нь бол хайр чухал та. Тийм. Хайртай ирнэ хайргүйгээд орхиж чаддгүй чадна. Чадна шүү дээ. Чадна. Яагаад дасгачаад алга болчт юм бэ нэг тактик. Эсвэл би чамд хайргүй. Эвэл би чамд хайргүй. Үгүйсээ дасгачаа. Цаатлан хүссэн болов уу? Эмэгтэй байсан бол гэж бодож үзснөө гэсэн. Ааха бодож үзсэн. Эмэгтэй байсан бол төрхөөс амар айдаг. Угаасаа. Төрхөөс л айдаг. Төрөн тэгээд эмэгтэйс бол бас жоох муу хэвчээ. Натал гойсоо. Гэхдээ эрэгтэй өдөө олон эрэгтэйтэй үерхүүл дуустаас. Яагаад би засчаа 0-ын цаас хэргэлдэгэн бас гар хагуудгүй гинэ. 0-ын цаас яагаад хэргэлдэггүй вэ гэж. 0-ын цаар яах юм бэ? Юу ахгүй сэгсэрчтэй тэгээ болоо тэгээд болоо 0-ын цаас ашиглахгүй. Ямар гоё эсвэл гараа яагаад тугаад гинэ. Очиж найзуудтай гараа ярина гэсэн. За жигнэсээ хайрж чаддгүй юм мэдээж чадна шүү дээ. Хайртай бол ингээд эн чинь октодын групп юм уу? Пэйж шүү залуу мэн. Заримдаа ижил хүснээ хараад догдолдог болов уу? Тэгэхээр тийм мөч байдаг шүү дээ. Байдаг. Амар лаг. Нөө К-драма гэнтрийн ч юм уу солонгос залуу. Монгол залуучууд ч нэг тэгж уяраагаад тах юм байхгүй л тээ. За эмэгтэй хүүхдийн би дорой гэж бодож байна мэдээж. Гоё шүү дээ. Угсаа нэг гоё гэсэн. Орох юм бол тэгэл толинд өөрийгөө харна. Бүх хэвчтэй. Тий. Тэгэл дээрэс нь Яаж би л яах. За яа. Бас яага үзчихэж. Чи надтай адилхан эрэхтэй юм уу те. Ринчин пилжээ. Ямар сайн асуулт. Та нар яагаад эмэгтэй найз гэж явж байгаа дараа нь сайн адргээ байдаг. Эхлээд найз майз гээл тэгж явж байгаа тийм. Тэгж байгаа л үерхэн штэ. Тэгэхгүй шууд сайн мэн гэж бол хэлэхгүй. Ямар ч хүн логгүй шүү дээ. Дууссан. За энэ хүрээд асуултууд дууссан байд юм аа. Тэгээ миний мэд хамгийн хөөрхөн эмэгтэй бол Julie хөөрхөн тий. Амар хөөрхөн тий. Blackpink-ээс хөөрхөн тий. Тэгээ бараг хөөрхөн. Хөөрхөн тий. Хамаагүй тачаагүй тий. За дуусах. Тэгээд гоё реакшн видеонууд оруулах хий гэж бодоод байгаа. Тэгтээ чадахгүй байна. За ингээд дуусахад амар урт бичлэг болсон. Өө subscribe дарахаа мартаа. Тантаа хэлдэгтэй. Ингээд нэр миний YouTube channel 160 гаруй sub хүрчээсэн. Миний Instagram дээр тавьчаарай зэ. Гаргаж юм. Инста яах явуул хэлээ. Инста тавьж өргөжил тааш. Тийм. Facebook тэр жоохон нэг sub map 1000 хүрэхээр тавина. Гоё контент хийдэг. Facebook бол хэрэггүй хөө. За энэ үрээд бичлэгээ дуусгая да. За бака. Гоё асуулт байсан гэж найдаа. Баяртай. Хорин